За ганцэрэг Улсын хурлын дарга эрхэм гишүүдээ. Монгол улсын ерөнхийлөгчөөс олон нийтийн радио телевизийн тухай хуулийн 21-р зүйлийн 21-ийн 5-1 заасны дагуу дугур сүрэнгийн гүн үлсийг Монголын үндэсний олон нийтийн радио телевизийн үндэсний зөвлөлийн гишүүнээр нэр дэвшүүлсэнийг та бүхэн танилцуулж байна. Дугур сүрэнгийн гүн үлс 1965 онд Улаанбаатар хотод төрсөн 61 настай нийслэлийн 52 дугаар дунд сургууль суралцсан төгсөөд 1983-аас 1984 онд Орос хэлний багшийн дээд сургууль, 1984-өөс 1989 онд хуучнаар Зөвлөлт холбоод улсын Казаны их сургууль суралцж Орос хэл утга зохиолын багш мэргэжил эзэмссэн байна. Гүн үлс нь 1989-өөс 1992 онд Монголын радиод утга зохиолын нэвтрүүлгийн редакторч сэтгүүлч сурвалжлагч, 1997-оос 2000 онд Монгол Экспресс титэм сонины эрхлэгч, 2003 оноос Монголын утга зохиол судлалын төвийн захирал, 2012 оноос Төрт ёс хаадын сан хэмээх нийгэм дүүлчлэх төрийн бус байгууллагын удирдах зөвлөлийн даргаар ажиллаж байна. Их дүүх их хаадын сэдэв агуулгаар дагнан ажилласан 29 жилийн туршлагатай ийм хүн гүн үлс 1991 оноос хойш уран зохиол, түүх судлал, Монгол хаадын судалгаа, нүүдэлчин соёлын чиглэлээр олон 10 бүтээл туурхын зэрэгцээ, дэлхийн сонгодог зохиолч, найрагчид, гигантэн, соён гэгэрүүлэгчдийн бүтээлүүдийг монгол хэлнээ орчуулах, Монголын их хаадын намтар түүхийг судлах, ард түмнээ соён гэгэрүүлэх үйлсэд хүчин зүтгэж 100 гаруй бүтээл туурилсан байна. Иймд дугур сүрэнгийн гүн үлсийг Монголын олон нийтийн радио телевизийн үндэсний хорооны гишүүнээр томилох асуудлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу хэлэлцэн